Эрхэм сонсогчдод та бүхэнд сайн подкасттай хамт байгаад баярлалаа. Бид танд сайн хөтлөгч, зочид, сэдв, мөн сайн мэдээлэл, бодлого, санаа туршлага, зөвлөгөө зөвлөмж, сайн эксрүүлж, харьцуулалт, сайн судалгааг хүргэх болно. Сайн подкасттай хамт сайн бүхэн рүү тэмүүлцгээе. Сайн мэцгийн эрхэм сонсогчдоо өнөөдөр хагасаа өдөр өчигдөр Валентин болсон. За, Валентин сайхан тэмдэглэсэн охтуудаа. Оо сайхан. Ер нь бол манайх чинь өдөр болгон Валентин гэж. Өдөр болгон гэдэг шиг. Тэгээ амралтын өдөр болгон гэр бүлийн өдөр гэдээ зарлцсан. Хүүхдүүд бол ерөөсөө мэддэг. Өнөөдөр бол гэр бүлийн аз жаргалын өдөр гэл өдөр болгон тийм байхыг боддог. Тийм. За, өнөөдөр Болрогийн гэр бүлийн өдрийг бит хоёр бас жаахан миний бас гэр бүлийн өдрийг аваад уучлаарай. Тэгээ асуучтай та нархаа төлөө шүү. Подкастаа бичихийн тулд чимгээ бит хоёрын хувьд бол өнөөдрийг ажиллахаас өөр аргагүй байлаа. Тэгээ хагасаа өдрийн өглөө эрхэм сонсогчтойгоо уулзж जैन сайн подкасттай үргэлж хамт байдаг та бүхэндээ баярлалаа. Өмнөх дугааруудын тухай зөндөө олон санал хүсэлтүүд ирсэн. Тэгээд санал хүсэлтүүд дотор 30-40 насны эмэгтэйчүүдээс ирсэн асуулт байсан шүү дээ. Чимээ санаж байна уу? Тийм. Нөгөө хүсэхгүй байгаад байвал яах юм бэ? Бэлгийн нэгсэндээ нөгөө мэрэгжил хөрөд бэлгийн хөрөлт гэж ярих уу? Ерөөсөө ингэ нөгөө одоо төрөө харахаар хүсэл төрхөө болчихвол яах юм бэ? Тэр зөвхөн нөхрөө юм уу гэхээр ер нь гэж байгаа байхгүй юу? Эмэгтэй ч эмэгтэй. Тэгэхээр өнөөдөр бол эмэгтэй дугаар явж байгаа учраас эмэгтэйчүүдийн хувьд тэгвэл яагаад секси хүсгээ болчихдөг юм бэ гэдэг тийм сэдвэр бодлого захирлаас ер нь жоохон урдсан сэргийлэх талаар мэдээлэл авъя гэж байна. Яг хөө бэлгэн үйл ажиллагааны алдагдал гэх тий. Нөгөө л нэг ярьдаг Европын ч үт юм уу эрүүл мэндийн салбар хөгжсөн орнуудад бол нөгөө боловсралтай хөгжихгүй бэлгэн боловсралтай орнуудад бол энэ байж боломгүй зүйл, ийм зүйл байх юм бол маш хурдан тий арга хэмжээ аваад шийдвүлээд юунд аваа миний тарих мэдрэл сэтгцэд байгаад байна уу? Би физиологт маань өөрчлөлт ороод тий тэр булчингийн үйл ажиллагаа алдагдаад ингээд асуудалтай байгаад байна уу? Гэмтэл авцсан байна уу тэр гэдэг нь онцлуулаад тэрийгэ маш хурдан эмчилээлэл ч юм уу тий арга хэмжээ авдаг. Гэхдээ энэ одоо жишээ нь ер нь Монголын эмэгтэйчүүдийн хувьд бол бэлгийн харьцаанд одоо таашаал огт авдгүй тий тэгсэн хэдий ч гэсэн сайхан аз жаргалтай амьдраад байгаа эмэгтэйчүүд л зөндөө харагдал байна л да тий. Тэгэхээр нөгөө мэдээж хүний тархичин өөрөө яг хөө энэ нэг талаараа бол зөвхөн нөгөө сексологч нь өөрөө секс патолог талдаа сексийн тэр дур тавилт таашаал гэдэг зүйл чинь юунд хэрэгцээ шаардлагатай гэхээр адгийн наазах нь хөшгөлтөнд хүртэл нүүрний царайнд хүртэлтэй ер нь эмэгтэй одоо бэлгийн харьцаанд айгүй төвтэй ордог эмэгтэйчүүд гоё тавьдаг эмэгтэйчүүд эрэгтэйчүүд аль аль нь айгүй залуу сэтгэлгээтэй биеийн хувьд залууч байд юм уу те тодорхой хэмжээгээр юм эрүүлч байд юм уу ингээ яваад идэг насжилт нь урт бас статистикуд байдаг те идэвхтэй харилцаа өөрөө шинийг санаачлагч те ажлын бүтээмж өндөртэй ч байд юм уу тодорхой хэмжээгээр одоо насжилтан ч гэсэн урт наслах боломжтой ч гэдэг юм уу нэг иймэрхүү судалгаанууд бол зөндөө байдаг. Тэгээ хүн чинь харилцан адилгүй орчин нөхцөлд харилцан адилгүй насыг наслал ингээл хорвоогоос буцаж байгаа. Тэгээ монголчуудын хувьд бол монгол эмэгтэйчүүд фокуслдаггүй энэ талаар чиглэлээр одоо 50 настай та тавьдаг байх хэрэгтэй шүү дээ. Бэлгийн харьцаанд ордог байх хэрэгтэй гэхээр за одоо надад юу хийдгийг ер нь энэ одоо хинт ч хамаатай. Үгүй би одоо ингээл бүр хүүхдээ хараал те сайхан явгар хичээллээл бэлтгэл хийгээл хамт олонтой байгаал энэ амьдралаас ийм гоё кафеудыг аваад гоё хаз жаргалтай сайхан амьдарч болж гин гэдэг эмэгтэйчүүд бол байдаг. Гэхдээ яг аль болох л уул нэг одоо бэлгийн амьдралыг бас ийм доктортай эрүүл тэгээ бас магадгүй нөгөө ихнэр нөхөр нь өнгөрцөн хүмүүс энэ төр ч гэсэн бас хэцүүлтэй тэр тухайн нөгөө насных нь бас одоо хинтэй ч юу чигээд явж явах уу гэж ойлгодог ч гэдэм үү те. Гэхдээ тийм байдалд хүрэхгүй л байх одоо хамгийн чухал. Тэгээ би чинь өөрөө нөгөө тасан цогцдог шүү дээ те. Тэгээ тасан цогцол болцсон бүр тоохо байцсан хүмүүс бол байдаг л да. Эмэгтэйчүүдийн хувьд бол яг хуу биеийн хувьд эргээд эсэргээрээ ард нь одоо харьцаанд орохгүй ингээд огт харьцаагүй болоод бүр ингээд цэвэршээд бүр ингээд асуудалтай болоод 50-60-наас үрээд ингээд ирэхээр ширс задгаарл гэдэг зүйлүүд л аюултай болохоос шүү. Гэхдээ ширс задгаараад ч 10-20 жил амьдсан зөндөл байдаг л да. Харьцангуй гайгүй. Эрэгтэй хүмүүсийн хувьд бол энэ амар асуудалтай. Нөгөө ширсний гарц нь багасчдаг тий.
ерөөсө шийдэж чадхаа болчдөг. Нөгөө ялгаруулах систем чинь тодорхой хэмжээгээр доголдоо шийснээс хүчинд харагдаад энэ төр ч гэх юм уу зовирт олдоод ирэхээр өстой жинхэнэ нөгөө амьдралын одоо тэр бусад зүйлээс ч аз жаргал авах тийм сэтгэл зүйн хувьд бол эрсдэлтэй болчдөг байхгүй. Тийм тэгэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн онцлог бас энд байгаад байна л да. Аль болох эрүүл байвал энэ харилцааг тогтмол удаан мэдрэмжтэйгээр явж лээвэл илүү сайн. Бид нар нэлээд хэдэн дугаараа өмнөх дугаар дээр ярьжсэн шүү дээ. Манайд гэр бүл салалт өндөр байна. Жил ирэх тусам яг энэ статистик тоо өссөн байна гэж тодорхой тоонууд ярьжсэн. Тэгэхээр хэрвээ ингээд одоо секси идэвхтэй амьдралтай байх насан дээрээ ганц бай болчихж шүү дээ. Тэгээ ийм хүмүүст ер нь эрэгтэйч бай, эмэгтэйч хүмүүс мэдээж хэрэг ингээд нөгөө тогтмол бэлгийн харьцаанд орох гэдэг асуудал бас тийм санснаар шийдэгдэх асуудал бас биш байж болно шүү дээ. Тэгэхээр энэ тохиолдолд ер нь яг танай эмнэлэг та нарын мэргэжлийн зүгээс юу ч зөвлөдөө. Яг хөө ингээд гэр бүл салалт үүсэж ийн дараагийн гэр бүлийг хизээ нэгэн цагт тэгэл зохиогоол явна тий. Энэ залуу хүмүүст ч гэсэн үерхэлгээл одоо юм бас нэг замбраагүй харилцаа байж ийн тий. Нөгөө эцсийн шатанд ерөөсөө нэгдүгürt өөрийгөө хамгаалах гэдэг зүйл шүү дээ. Үсээгүй ч юм уу доктортой биш тохиолдлын харилцаанууд өөрөө маш олон эрсдэл хүчин зүйлүүдтэй байгаа шүү дээ. Бэлгийн замын өвчин амж ин хүсээгүй жирэмслэлт бий болгож ин да ялангуяа эмэгтэй хүний хувьд бол хүсээгүй жирэмслэлт дээр бол эргээд ирээдүйд одоо хурц хүрэхтийн насрах гэмтэх боломжтой тий өргүүдэх боломжтой аз жаргалтай хайртай хүнтэйгээ уулзаад дараагийн гоё амжилттай гэр бүлийг зохиох гэтэл асар их эрсдлийг бий болгох зүйлүүд ч гэсэн байж ин тий. Тэгэхээр энэ яг оновчтой тодорхой яг өөрийнхөө ийм боломжтой гэр бүлийн дараагийн доктортой харилцаа зохиогоогүй бол аль болох тэр тохиолдлын харилцаануудаас татгалзах хэрэгтэй ер нь хүн. Тэгээ нөгөө түбийн зарчим гэдэг шүү дээ. Тэвч өнөж бай бэлгэвч хэрэглэх гэдэг зарчмууд. Нөгөө талаараа зөвхөн энэ нөгөө гэр бүлийн хооронд ч юм уу тийм нөгөө харилцааны хувьд ийм ойлгомжтой биш харилцаан дээр ч биш. Зөвхөн гэр бүлтэй хүмүүс ч гэсэн нэг сар өдөө явчих чинь тий. Нэг сар гадагшаа явж чинь одоо ч бүр 3 сар Солонгост ажиллаад ирчихгээл явцдаг болчих гэдэг юм уу. Ийм докторгүй юм дээр харилцаан заавал орж явах хэвээр. Гэхдээ заавал 3 дахь хэн нэгэнтэй гэр бүлээс гадуур харилцаа ч юм уу тий. Эсвэл энэ хүнтэй суухгүй бийжэж тий энэ миний сонгох ёстой тэр дараагийн миний хань биш бийжэж суухгүй бийжэж энэ харилцаан за яг физиологийн асуудлаа шийдээд явж идөө өнтер гэдэг ярианууд ийм зүйл бол байхгүй. Энэгээр та нар сексийнхаа хувьд ч тааламжтай, таашаалтай гоё харилцаа авч чадахгүй. Тэр яг харилцааны ард эцээшгэнд ямар аюул, ямар хүсээгүй мэдрэмжүүд юу байхаг одоо мэдэхгүй учраас тэгж өөрийгөө эрсдэлд оруулахгүй. Олон улсын хэмжээнд угаасаа өөрийгөө тавилах одоо секс тойууд энэ төргээ зөндөө арга техникүүд байна шүү дээ. Энэ өөрөө хамгийн аюулгүй эрсдэлгүй энийг ер нь бол тэгвэл энэ тухай сексологч бас мэдээллийг цаашаа жоохон гүнзгийрүүлж хүмүүст ойлголт өгөх хэрэгтэй юм шүү. Жоох ийм баг хэрэглэх нь өөрөө нэг гач юм шиг ойлгож байна. Одоо тийм ойлголтууд байгаа. Харилцаатай үед одоо жишээ нь нөхөр байгаа үед нөхөртэй ийм тогтмол харилцаанд орох боломжтой ийм үед бол хэрэглэх нь одоо татлах хөвшил гэж нэг юм яриад байгаа шүү дээ. Ерөөсөө хөвшил болно гэдэг ямарваа нэгэн зүйл тодорхой хэмжээгээр урт удаан олон удаагийн давтамжтай хэрэглээд ирэхээр хөвшил болчдөг. Тийм учраас энийг хөвшил олохгүй байх хэрэгтэй. За мэдээж 2-3 жил ганцаараа явчлаа. 2-3 жил тэр нөгөө секс тоёг ч юм уу химэл бэлгэрхтэнг ингээд хэрэглээд одоо таашаал машаал аваа явчлаа. Тэгээд за 3 жилийн дараа нөхөртөө олчих тэгэх юм бол яг л тэр нөхрөөс авах тал руугаа илүү анхаарал нөгөө хөвшлээ нөхөртөөгөө тогтмол харьцаанд орох зөв хөвшил рүү л оруулах хэрэгтэй байна. Ер нь бол тийм гаж нөлөөч юм зөвхөн тиймнээс авдаг болж молдог асуудал бүр тийм зүйл бол байхгүй. Эсвэргээр яагаад гэвэл буцаад 3 жил 5 жил одоо энэ зүйлийг хэрэглэж явж байгаад хүнтэй нөхөртэй болоход эрэгтэй хүнийг хүсэхгүй яг л энэ хэмэл эрэгтэй хүсээд идэг энэ гэсэн юм бол одоогор судалгаагаар нотлогдож гарч ирээгүй. Боломжтой буцаал тэр эрэгтэй хүнлэг харин нөхөртэй байхдаа давхар хажуугаар нь хэрэглээд энэ төр явах бол бас тийм зохистой биш. Яг нь Viagra тэр нөгөө сексийн харилцаа халуун болгохын тулд нэг хаяа хэрэглэдэг зүйлүүдэд ер нь бэлгийн харилцааны хүрэлт гэж яриад байгаа шүү дээ. Энэ хүрэлтэн дээр сэргээхэд цөөхөн хэмжээгээр орох ялангуяа эрэгтэйчүүдэд одоо нөгөө
бэлгийн үйл ажиллагааны алдагдал гэдэг нэг солирлын шинж тэмдгүүд байгаа шүү дээ. Тавихгүй байх, хурдан дур тавих ч гэдэг юм, хөвчрөхгүй байх, сул хөвчрөх гэдэг. Иймэрхүү зүйлүүд дээр сэргийлэх гэж цөөхөн тооны давтамжтаар харилцагч буюу их нэртэйгээ маш сайн ярилцж агаад зөв бүтээгдэхүүн сонгоод хэрэглэх тохиолдол байдаг. Эмчнэр ч гэсэн зөвлөдөг. Олон улсын эмчнэр. Viagra нэрийг одоо зүгээр ингээд шууд аптекэд зарж идэм үү? Яа тийм манай нөхцөлд ер нь тэгвэл одоо яг таны хэлж байгаа тэр sex toy гэж юм тий. За тэгээд одоо янз янзын бодис гэж юм хүмүүс дээр бас бохмох байдаг гэж сонсогдсон. Тэгвэл иймэрхүү юмнуудыг энэ нөгөө хэрэглээ юугаараа л байгаа штэ. Хэрэглээ тэгээ стандартаараа ямарваа нэгэн юм одоо эмчилгээ үйлчилгээ тоног төхөөрөмжн дээр ч гэсэн олон сая хүндээ туршигдаад клиник судалгаа туршилтууд нь амжилттай болоод эрсдэлгүй гэдэг нь нотлогдоод тэ энэ хийж байгаа найрлага нь одоо Viagra эмийн хувьд бол батлагдсан эмийн найрлагатай батлагдсан тэр олон улсын хэмжээний газруудаас оруулж ирсэн эмийн сангууд ч байдаг. Энэ тоёд одоо нөгөө юу лээ секс шоп мопуудад бол батлагдаагүй газрууд бол айгүй аюултай шүү дээ угаасаа. Тэгээд энэ хятадын нөгөө олон улсын батламж ISO стандартад аваагүй бүтээгдэхүүн юмнууд бол аюултай, тэрийг бол хэрэглэхээс айлуулах татгалзах хэрэгтэй. Одоо бид нар Италид хүртэл сая 11 сард сургалтын дээр явж байхад яг нөгөө олон улсын батламж авсан Viagra-нууд одоо эрэгтэйчүүдийн бэлгэн үйл ажиллагааны алдагдал гээд нөгөө асуудал үүссэн маа шүү дээ. Нэгсэндээ манайхан бол сулрал гэж яриад байдаг тий. Бэлгийн сулралтай болсон гэж яриад байдаг. Энэ сулрал дээр эмчнэр угаасаа Viagra-г тодорхой хэмжээгээр бага тунаар гэхдээ мэдээж эмчийн заавар зөвлөгөө эмчийн бичиж өгсөн тунаар авах хэрэгтэй байхгүй юу. Тэрнээс биш зүгээр нэг юм харилцаагаа сайжруулах гэж ингэж хэлээл энэ тентх гадны орнуудын нэг юм хулгаар ороод батлагдаагүй хэдэн жил яаж хадгалсан ч мэдэгдэхгүй тий. Энэ 9 шидийн аваад хэрэглэх ерөөсөө биш. Тэгээд тэр чинь мэдээж зөв хэрэглэх тий. Яаж зөв хэрэглэх энийг эмчээрээ заалах хэрэгтэй. Хэрхэн яаж зөв хэрэглэх, хэрхэн яаж ариутгах юм одоо ялангуяа тэр хиймэл бэлгэрхтэн дээр бол нөгөө өөрөөсөө дамжин халдварлах халдварууд гэж өнтер хүртэл байдаг. Тийм учраас яаж хадгалах юм, хэрэглэхийн өмнө яах юм, хэрэглэсний дараа яах юм энэ гэдэг зөвлөмжүүдийг аягүй сайн дагдаг байх хэрэгтэй. Тэгээ мэдээж тэр нөгөө батлагдсан стандартаа авсан үйлдвэрлэл, технологи, аюулгүй байдал, материал одоо хийц бүх юм стандартын дагуу байсан газрынхаас авч хэрэглэх нь өөрөө аягүй эрсдэлгүй байхгүй юу. Тэгээд эрсдэлтэй болохгүй буруу одоо хүүхдийн тоглоом дээр хүртэл яриад штэ ихтэй тоглоомнууд хүүхдийг ингэж гэмтэж гин. Яагаад энэ брендийн тоглоомнууд те ийм аюулгүй байгаа дэнч гэдэг юм уу те хүүхдээ хамт хийдэг тоглоомнууд яаж ийн гэл тэрнтэй яг адилхан. За тэгэхээр бүгдээрээ яг үндсэн сэдв рүүгээ оръё. Яг бэлгийн хөрөлт энэ талаар яриад байгаа шүү. Тэгэхээр яг манай нэг одоо сонсогчоос ирсэн асуулт л та. Тэр юу гэж асуусан бэ гэхээр бэлгийн хөрөлтөд сэтгэл зүй хэр хамааралтай вэ? Ерөөхдөө одоо нэг гэр бүлээс гадуур нөхөр нь одоо гэр бүлээс гадуур харилцаанд орж байгаа ингээ гадарласнаас хойш бүр ингээд огт одоо нэг өмнө байсан харилцаа маань маш хөрөөд ингээд бүр дургуун үрэж идэв нэг ийм асуулт тавьсан. Тэгэхээр яг бэлгийн хөрөлт нь энэ сэтгэл зүй бол ийм асуудалтай холбоотой гэж болох болов. Өөрөөсөө салшгүй холбоотой. Ер нь бас их хувийн эзлэн шүү. Тэгэхээр юу вэ гэхээр ерөнхийдөө нөгөө ер нь одоо бүр сэтгцийн гэмтэл авсан хүмүүс энэ бол бас яг энэ талыг айгүй фокуслдаг. Тэрсээ бүр сүлдээ энэ харилцаа маань өөрөө асар их хүндрээд ерөөсөө бэлгийн харьцаанд орох гэхээр л одоо нэг тэр нөгөө мэдрэмж авах юм шүү дээ. Юу нөгөө цэрлээ өдөх эхлэх тий оршил моршил энэ төр гэдэг зүйлүүдээ бүрэн устгачаад байгаа байхгүй юу. Тэг яг ингээ харьцаанд орох гэхээр л тэр хүүхэнтэй тэгсэн гэж ботхоор гэл ерөөсөө тэгэл бүх юм ингээл арцаагаал унтардаг ч гэдэм үү тий. Зүр яг ийм харьцаанд орсон хүмүүс иймэрхүү өрсөлдөлтөй болсон гэр бүлүүд зөндөө байдаг. Та одоо нэгэнтээ тийм байгаа л энийг эмчлэх ёстой тий. Мэдээж одоо энэс болоод гэр бүл салах одоо төвшний энэ төр бас бити байгаасай тий. Хамгийн чухал нь заавал ийм зүйлийг үүсгэхэд бий болгоод ийм сэтгэл зүйн гэмтэл аваад ингэх биш уртчлан сэргийлэх гэдэг юм яриад байгаа шүү дээ. Бид нар ерөөсөө тэр алхмыг хийхээс нь өмнө тийм алхам хийх шаардлагагүй болгож энэ харилцаагаа авч үлдэх тий. Тэхийн тулд нөгөө л ярьдаг анханасаа биетэйгээ харилцах, нээлттэй байх, ойлгомжтой байх, өөрийнхөө сэрэл нь хаана байна гэж мэддэг, нөхрийнхөө хаана байна гэж мэддэг, эхнэр ямар вэ гэдгээ мэддэг. Тэгээ харилцаанд орохын өмнө эхлээд маш сайн секстэй бэлтгэгдэж, биеэ бэлдэж, тэ энэ сэрэл мэдрэмжээ одоо өдөөж
ерөөсөө тухайн агшиндаа очиж өөр юу ч бодохгүйгээр тий дараагийн юмнууд бодлуудыг одоо жишээ нэгсэндээ гэрэлтэй байхад одоо миний хариу муу харагдаж байгаа болов би одоо муу харагдаж байгаа болов энэ төр гэсэн бодлоо огт байхгүй тий яг л нөгөө тухайн харилцаанаас яаж гоё мэдрэмжийг авах уу гэдэг өөрийгөө яаж гоё мэдрэмж авах уу энэ гэдгээс айгүй гоё бодож үздэг ингэж л харилцаанд ордог байх юм бол тэрхүү дараа нь тэгэж өөр харилцаа хүсээд эрэгтэй хүнчсэн эмэгтэй хүнчсэн гэр бүлээс гадуур харилцаа үүсгээд ер нь бол явахгүй. Тэгэхээр нэр одоо жирэмсэн байх хугацаанд зарим тохиолдолд нөгөө нэг бэлгийн харилцааг одоо хордсон шүү дээ тий. Зарим тохиолдолд ер нь л солонгос энтерт бол харьцангуй нөгөө зөөлөө бараг ингэж зөвшөөрдөг байрал марлын заадаг учраас би солонгос нэгтгэж ирсэн. Сүүлийн одоо төрөлтний хувьд болохоор ялцчихгүй тонс энтер өгчөөс болохоор хориглож явах ч юм уу тий. Тэгээ ийм үед ч гэдэм үү одоо эмэгтэй хүн бол ялцчихгүй би өөр хүүхдээ яв. Тэгэхээр ийм үед одоо эрэгтэй одоо би нэг тэр юун дээр уншижсэн байна. Facebook-ийн групп дээр юу гэсэн ээжүүд дээр хөө ингээ орой уулзсан нэтэр гэсэн чүүшилдээд нэгийг жоохон сонсогчд маань бити бүгцээрээ нэгэнд нь хүлээд нэгийг нь одоо баг хөхдөг ажилтай хүнд та нар цаг хугацааг нь эртгээ хэлээрэй гэх нэг арзанаад инээлдэжсэн. Тэгээд яг тэрнээс үүдээ бид нар аяг ярилцсан байхгүй. Нэр яг ийм үедээ бид нар би л одоо хүсэхгүй байна. Надад яг гүнгүүтээ нөгөө нөхрийнхөө тэр хэрэгцээг мартаад бүр ингээд хаяад тэр нь одоо ер нь яг үнэндээ бол гэр бүлээс гадуурх одоо юу тийм алхам хийх алхам болдгий шүү гэдэг ингээд нөгөө бид нар тун янз янзын туршилтаа янз зэгчнэр ингээд яхад тэгж хэлжсэн л да. Тэгэхээр яг эмэгтэй хүнд нэг тийм цогцолтын үе байдаг. Эсвэл төрсөн дараа юу зүгээр ядраад унтах гад. Тэгэхээр яг ийм үед ч гэсэн магадгүй энэ нь явандаа бэлгийн хүрэлт рүү авчдаг ч юм уу. Иймэрхүү тохиолдол байж болдог лөө. Тийм шүү дээ. Яг жирэмсэн байхад зүгээр заалт гарч болно. Яг үнэхээр эрсдэлтэй тий ийм одоо хүүхэд нь гарчих гээд байгаа ч үгүй юм уу тий. Тодорхой хэмжээгээр хугацаанаас өмнө тий асуудалтай байгаа харьцаа зайлшгүй хориглох тохиолдлууд байна. Ийм тохиолдолд бол угаасаа хийх шаардлагагүй. Тэр төрсний дараа одоо ядралтаас болоод тий ер нь төрчүүд бол дунджаар ойдл моталтай төрсөн бол ойдл бүрэн дуусаад тодорхой хэмжээний нөгөө юу биений мэрж байгаа байдал шавхраг энтер бол бүрэн дуусаад ч юм уу тий ингээд болцсон цагт бол хийх хэрэгтэй. Энэ нөгөө нэг цаг гаргаж хийдэг зүйл ерөөсөө биш байхгүй юу? Энэ харилцааг хийх гэж өөртөө угаасаа цаг гаргадаг байх хэрэгтэй. Тий тэрнээс биш ажил ихтэй зүгээр ингийн хүмүүс тэр зөвхөн нялх нэраа хүүхдтэй биш биш тий хүүхдтэй төрөлтөд унтаад өгөхийн ажилтаа байж байгаад ирээд баг ингээд орондоо орж ийн үгүй юу гэхэд унтаад өгөхийн энэ төр гэж тийм харилцаагаар зохицуулах юм бол эн чинь нөгөө эргээл нөгөө эрсдэл рүү чинь л аваачж өгнө. Тийм учраас эндээ зориулж тий харилцаагаа хоорондын нөгөө харилцаан дээр цаг гаргах хэрэгтэй байхгүй. Хоёулаа гой тэрвэрлдээ твтэх цаг гаргах хэрэгтэй. Хоёулаа тэрвэрлдэг чихвтэд ярилцаад ингээд инхээр угаасаа тэр чинь ингээл хийгдэж байгаа зүйл шүү дээ. Тэгэхээр эндээ цаг гаргах хэрэгтэй. Зав гарсан үедээ хийдэг зүйл ерөөсөө биш байхгүй юу? Тэгэхээр тэр ядраад ч юм уу те ядраад ч юм уу тодорхой хэмжээгээр ингэж бол энийг хойшлуулж болохгүй. Зүгээр эрүүл мэндийн шалхааны улмаас бол тодорхой хэмжээгээр хориглож болно. Тэгээд тодорхой хэмжээгээр хориглолоо гэхэд дургүй зүйлийг шахаж шаардж болохгүй. Тэ одоо тэрнээс чи эргээд эсэргээрээ нөгөө таагүй мэдрэмж авчих юм бол мэдлэггүйгээсээ болоод таагүй одоо тэр түрүүний хэлж мөх гэх тээ энэ дээр ингээд дургу таагүй мэдрэмж нэгэндээ өччих юм бол харилцаанд хаан цав өсчдөг байхгүй юу. Хэрвээ энэ таагүй байна гэд хийж үзэхдээ зөв байдлаар хийж үзээд тэгээд таагүй байна гэх юм бол энийгээ болчих хэрэгтэй тий 2 дахь 3 дахь удаа байхгүй хаан цаг гэх хэрэгтэй. Мэдээж эрэгтэй хүний хувьд бол урт удаан хугацаагаар харилцаагүй явна гэдэг бол айгүй эрсдэл. Тийм ч учраас эрэгтэй хүнд нөгөө эрэгтэй бэлэг эрэгтнүүд ч айл ална гэдэг шүү дээ. Тий тиймэрхүү зүйлэр ч гэсэн ингээд одоо байлгаж болно. Гэхдээ тэрийг ингээд нэг ихнэрээсээ нуух те нууж ингээд нэг гар хангалах хийх ч үгүй юм уу нууж тэр янз бүрийн эмгтэй хэмнэлтэлэг хэрэгтэй хэрэглэгч гэдэг юм ингэж бол болохгүй. Тэ айл болох нээлттэй айл болох ярилцаж энийг хамтдаа шийддэг бүр тийм дотн нэг хүний нэг юм шиг байдлаар шийдэж өгөх тусмаа айгуу гоё нээлттэй болж байна. Тэр харилцаан дээр бол яалтчгүй сэтгэл зүйн асуудлууд бол маш их байгаа. Өшөөдөр битэл асар их өөр гадны стресс бухимдалтай хоорондын харилцаа биш зүгээр гадны ер нь өөр зээлийн дарамт интерес хүртэл шалтгаалж хүмүүс нөгөө өрн нэхэгдээд байдаг. Тэгээ юу банкны зээл нэхэгдээд байдаг. Юу оройн амар гой таашаал авах энэ байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр нэг талдаа тийм нөгөө талдаа нөгөө энэ гадны
хоёулангийн харилцаанаас биш гаднаас ирж байгаа сөрөг, стресс, сөрөг энэ тархинд үүсэж байгаа асуудлуудыг алга болгох юм бол нөгөө оршил хэсэгч нь байж байгаа хэрэгтэй. Тий. Оршил хэсэгч нь байж яг тухайн цаг мөч дээрээ байж ингээд тэрэнд оюун ухаанаа бие физиологоо бэлтжээж хийх юм бол зүгээр айгүй таатай байгаа тийм тий. Ер нь яг ярьс бодоод исэн чинь нөгөө одоо гэр бүлийн зарчмуудад нөгөө ямар ч үед нөхөртэйгөө шүн нэг оронд л ор муутсан ч хэрэлцэн ч гэдэг тэр зарчмыг бол яг манай гэр бүл айгүй хэрэгжүүлдэг байхгүй уурсан ч бараг өшүүл цаашаал энэ чи орё гэдэг ингээд нэг ямар нэгэн байдлаар яг тэгсэн байх тохиолдолд яаж буудалцсан сэтгэл зүйн асуудалтайсэн ч гэсэн нөгөө нэг байгалийнхаа жамаар ингээд ойртож ингэж яг тэр харилцааны дараа ингээд бүх юм мартагдаад ингээд амар гоё амраад ч юм уу тий. Тэрээс гэр бүлийн одоо хосууд бол ер нь бол хамт унтчих хэвээр нэгөөсөндөө нөгөө жоох хүүхдтэй үед нэг нь хүүхдээ авч унтдаг ч юм энэ төр чинь асар нөгөө хор хохиролтой маш буруу одоо туршилт үүсчээс би бас одоо яг гэр бүлийн хувьдлагаар ямар тохиолдолд хамтдаа унтах тэр сонголтыг бол эцсийн хүчдээс хийж хэвээр хүүхэд төвтэй биш эхнэр нөхөр төвтэй л амьдрах хэвээр тий а мэдээж эцэг гэх гэсэн өөрөг хариуцлага ухамсарлаж тэрийг бол хариуцлагатайгаар эцэг их байх хэвээр ээж байх хэвээр харин ерөөсөө эхнэр нөхөр төвтэй амьдрах аюул чухал л та угаасаа тэгээд маш олон нөгөө анх гэр бүл болохдоо ер нь өөрийнхөө нийцлийнхаа дагуу тасан зохицолтой зөвхөн юм бэлгэн амьдралаас гадна бусад зүйлүүдээр тасан зохицолтойгоор гэр бүлийн харилцаа анханасаа зохиовол аюул ийм хитрхи олон замыг туулаад авахгүй тий хитрхи их тэр дундаа шантраад авахгүй ингэж гоё харилцаанд хүрэх юм шиг санагдсан надаа жишээ нэг ийм жишээ байгаа даахгүй хосын хоёр эхнэр нөхөр хоёр байлаа эхнэр нь жишээ нь тэрүүлээд амар гоё одоо ингээд бухимдалтай ч юм уу те чантарсан үедээ уурсан үедээ гомцсон үедээ тухайн хоорондоо харилцаа болон гадны харилцаанд шалтгаалаа тийм үедээ тэрүүлээд унтахаараа тэрүүлэхээр уурна гардаг эсэргээрээ нөхөр бол ганцаараа байхдаа нөгөө бухимдал нь гардаг тий ямарваа нэгэн өөртөө гав ганцаараа байхдаа тэгтэл тэр чинь зөрчил болчиход байгаа байхгүй юу. Нэгсэнд хоёулаа муудцлаа гэд эхнэр нь тэрвүүлэх хүсээд идэг нөхөр нь ганцаараа байхыг хүсээд идэг. Тэгээ ганцаараа байснаар нөхөр тавширдаг, эхнэр тэрвүүлэхээр нөхөр тавширдаг тий. Тэгэхээр энэ нөгөө бие чинь анханасаа зохицол гэдэг чинь юу юм байхгүй юу тий. Адилхан тэрвүүлээ тавширдаг бол тэрврээ тавширдаг аль болох тийм одоо хүнтэй зохицолтойгоор бас анханасаа тэрнийхээ нийцлэлийг энэ харж суувал бас их нөгөө урт удаан замыг тулахгүй юм шиг байгаа. Яг мэдээж тухайн гэр бүл бол тэрийг шийдчихэл байгаа юм л да. Маш сайн ярилцсан. Хэрвээ ярилцахгүй бол энэ тэгэлгүй гэр бүл бол ан цав үсэл хоёр таашаа харж унтдаг бол за энэ намайг тэрвэрдэг юм чи энэ намайг ойлгодог юм чи ингээл те нөгөөтг нь би ганцаараа баймаар юм чи гэдэг юм уу те ингээл тэр гэр бүлийн хувьд бол зүгээр ерөөсөө үйл ойлголцсон. Хэрвээ айгүй мундаг юм нөгөө хилдэг ярьдагаар гэхдээ Монгол гэр бүлүүд бол энэ нийцлүүдийг ер нь тэгж төдийлөн хардаггүй амьдардаг шүү дээ. Тэгээд ард нь ярилцахгүй үндсэн дээрээс асуудлууд үүсээд тэр нь нөгөө шийдвэрлэж чадахгүй учраас том ангал үүсгээд тэгээд дараагийн эрсдэл хүчин зүйлийг сонгоод идэг. Тэгэхээр ерөөсөө ярилцдаг байхад энийг ч гэсэн ингээд өөрчлөлт даван туулаад гарчлаа юм л да. Өнөөдөр бид ерөнхийдөө тэр нэг хөрөлт гэдэг тэр сэдв рүү нэлээд анхаарч ярина гэдэг уншигчтай дугаараа ихэнд хэлсэн байгаа. Тэгээд энэ дээр бас нэг ер нь яг ямар шалтгаануудаас эмэгтэй хүний хувьд хөрөлт үүсдэг. Эрчүүдийг бол бид нэр эрчүүдийн тухай ярихтаа ярьж штэ. Тэгэхээр яг өнөөдөр бол эмэгтэй хүний хувьд ер нь ямар шалтгаанууд бэлгийг хөрөлт. Яг хөрөлтөн дээр яг бодоод үзэхээр эрэгтэй эмэгтэй адилхан. Ер нь сэтгэл зүйн асуудлууд байгаа. Түрүүний ярьдаг асар том их хувийг нэмжиж байгаа. Дараа нь биеийн асуудлууд байгаа. Мэдээж нөгөө бэлгэрхтэн өвчрөхөө болох те бэлгийн амьдралаас эмэгтэй хүн таашаал энэ төр огт авахгүй эсвэл айгүй их зовиртой өвдөлттэй нөгөө яриад байдаг буруу ойдл мойдл хийлэгчлээ. Наалдан гүйсээд ингээ асуудалтай болчлоо, хуур ашилтай болчлоо. Юун таашаал авах тэр сэрэл хөдөлсөн ч гэсэн бэлгэрхтэн орлоо өвдөлт зовир байдаг юм бол тэр бүх мэдрэмж чинь секундын дотор хормын дотор алга болоод тамлал юм шиг болоод ирэх юм бол юун таашаал авах тэгэл бүр ингээд үзэн яддаг болчихдог байхгүй сүлдээ ингээд тамлал зодуулаад байгаа юм шиг тий зовирлаад байгаа юм шиг. Тэгэхээр нөгөө л ярилцах. Тэгэхээр энэ хүрэлт бол сэтгэл зүйн асуудал ахна нь биеийн асуудал ахна. Тэгээд бие физиологийн хувьд тодорхой хэмжээ энэ ингээд салшихгүй зүйл тий. Бие физиологийн хувьд одоо жишээ нь эрэгтэй хүн ингээд асуудалтай болоо сулраад тий бэлгүүл ажиллагааны алдагдлалаад эмэгтэй хүн ч гэсэн ингээд төрч мөрөөд
асуудалтай болоод ингээд ирлээ одоо Украины булчин солраад ирлээ тий ингээд ирэхэд бол хүрэлтүүд үүсэх боломжтой нэг хүчин зүйл нь болоод байгаа юм. Энийг хамтдаа шийдвэрлэх боломжтой ийм зүйл байлгахгүй байх боломжтой. Хэдүүлээ тэрийг л яриад байна шүү дээ тий. Хандаж тэгээд за би физиологийн хувьд бол тэр хүрэлт үүсгээд байгаа алдагдлуудыг яриа. Сэтгэл зүй бол маш олон зүйл байгаа тий. Тэр сэтгэл зүйн гэмтлүүд байна. Одоо мэдрэмжүүд байна тий ингээд таагүй мэдрэмжүүд бүгд орчиж байгаа. Биеийн хувьд болоод ирэхээр эрэгтэйчүүд аюул хүрэлтийг авдаг зүйл нь өөрсдөө анханасаа бэлгийн харьцаагаа тавилтаа контролдож чаддаг. Түрүүн бид нэг хальт дуртад өнгөрсөн тий тавилтаа одоо жишээ нь ингээд гар хөлөө өссөн үедээ яаж хөдлөх вэ бид нар шийдэж байна. Хүзүүгээ ихсэн үедээ яаж хөдлөх вэ бид нар өөрсдөө шийдэж байна тий. Энэ шиг хизээ тавих уу тавихгүйгээр хэсэг хугацаанд байраад тий яаж ихнэрээ дур тавиулчаад ингээд араа тавих уу өдр гэдэг зүйлүүдээ шийддэг байх хэрэгтэй. Тэгэхээр энийг Монгол эрэгтэйчүүдийн хувьд бол тэр байралт гэдэг зүйлийг нөгөө яадаггүй. Одоо контролдож бүрэн сураагүй байдаг. Тэхийн тулд энийг контролдог болохын тулд эрэгтэйчүүдийн гихлийн тасгалгч бас байдаг. Эрэгтэйчүүд хүртэл гихлийн тасгалыг нэгэн даацгаар бол эрчүүдийн сэдв дээрээ задлах нь шүү дээ. Тийм тэн дээрээ задлаа тий байдаг. Тэгээ мэдээж нөгөө бэлгийн харьцаанд орж явахдаа яг эрүүл байгаа үедээ тий энийг контролдод бүрэн сурчих юм бол ирээдүйд тодорхой хэмжээгээр энийгээ контролдод бүрэн сурчин. Тэгэхгүй болохоор нэг өвдөд ирчих ш нөгөө цагаан мах нэргээд тий эсвэл цагаан махны хаалгаа энтерд орчхоор эрэгтэй контролдох нөгөө булчингийн үйл ажиллагаа алдагдаад гэмтсэн байдаг учраас бас контролдож чадахгүй. Тэр битэл бэлгийн харьцаа контролдохоос даана гадна өтгөн шингэнээ контролдож чаддгүй, хийгээ контролдож чаддгүй, хурал цуглаан дотор өнгөчдөг те. Энээс болоод стресстэй нөгөө сэтгэл зүйн асуудлыг үүсгэждэг ч гэдэг юм уу те. Тэгэхээр ерөөсөө бэлгийн харилцаан дээр контролдох нөгөө талаасаа хамтрагч тэр гэр бүлийнхэн хайртай хүнээ тавьж байгаа үгүй үнэнгээсээ мэддэг байх хэвээр. Тэгэхээр Монгол эрчүүдийн хувьд бол бас энийг мэддэг байхгүй юу. Тэгээ эмэгтэйчүүд бас худлаа яриад байдаг те. Би тавьсан гэдээ худлаа яриад байдаг. Тавихгүй нь гэдгийг хэлэх хэрэгтэй. Би тавихгүй. Тэгээ хэрхэн яаж тавьдаг болох вэ? Миний нөгөө мэдрэмж хаана байна гэдээ ярилцаад тэрийг хамтдаа байж байгаа орчноо бүрдүүлж агаад тий 50 амгалан романтик орчин өнтер бүрдүүлж агаад тэгж ингэж үзэх хэрэгтэй байхгүй хамтдаа. Тэгэхгүй болохоор эмэгтэй хүнийг тавьж байгаагүй ч мэддэг тавьсан гингуут л за тавьчдсан байх гэхгүй шүү дээ. Тэр чи эрэгтэй хүнтэй эмэгтэй хүн тавьж байгаа байдал чинь айгүйх мэдрэгдэн шүү дээ. Тэ мэдээж тэр чи эрэгтэй эмэгтэйг айл нь шингэн ялгарч юм тэ. Энэ өтрийн орчин чинь тавих төхөөд ирэхээр улам ингэж нөгөө цусан хангамжинд дүүрээд тэ улам эрэгтэй хүнийг ч гэсэн улам хатуурах ч байд юм уу тэ. Тэгж жагаад ингэж тавьж ийн ч гэдэг юм уу. Энэ өөр мэдрэмжүүдийг өтрээ дараа нь ингээд бацлаад ирж ийн тавьсны дараа тэ хүчтэй бацлалт үүсэж ийн. Энийгээ мэддэг байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр худлаа ялангууд нь заримдаа зарим хүмүүс ч одоо худлаа хэлж байгаа юм бичиж за угаасаа л тавьдгүй манай ихнэр гэд бодож жишээ нь тэр угаасаа л тавьдгүй байдлыг хамтдаа бий болгоод байгаа байхгүй юу. Тэгэхээр хамтдаа л ингэж бий болгохгүй контролдох байх хэрэгтэй. Танай эмнэлэг дээр жишээ нь одоо магадгүй одоо бэлгийн энэ хөрөлттэй байж агаад одоо эмчлүүлээд одоо хэвийн амьдралдаа орсон тийм одоо жишээ ч юм уу тохиолдол байсан уу? Ер нь бол зөндөө байгаа. Тэгээд энэ хөрөлтөн дээр уюуд байна л да. Анхааны үе те хүрэлт үүсэж байгаа, эхэлж байгаа үе те бүр эцсийн шатанда болцсон. Би бинээ үзий яддаг болцсон. Яриад ч ойлгодоггүй олон жил явцсан хүмүүс бас зөндөө шүү дээ. Өчнөө асуудлууд үүссэн. Энэ дээр одоо юм хүндэрсэн үед бол бас амлахад хэцүү. Ягаад вэ гэхээр тэр чинь сэтгэл онцгой өвчин гэдэг. Сар их сэтгэл зүйн тэр нөгөө хүрэлт үүснээс гадна бие даасгал зүгт хангамжгүй байдлыг үүсгэхэд олон жил явцсан. Энэ өдрөөс өдөрт зүгээр нэг ингээд нэг хүрэлт үүсчээд би бинийгээ таламжгүй байдлаар хардаг болцсон дараа үйлдэл нь хүртэл муухай харагдаад ирчдэг. Нэг аяга энэ дээр тавьсан ч муухай тавиад байгаа юм шиг харагдаад ирдэг. Нөгөө ойлгомжтой нийтдээ байх юм бол нэг аяга тавьж байгаа нь хүртэл хайр үрмээр харагддаг тий. Нэг ийм шал өөр юм сэтгэл зүйч өөрөө хүний тархичныг ингэж хүлээж авдаг. Тэгэхээр хүнд төвшөндөө хүрсэн бол бас энийг эмнэлгийн төвшөнд, эмчийн төвшөнд нэг нөгөө зөвхөн биеийн хувьд тий физиологийн хувьд бол эрүүл болгоод одоо юугүй сэтгцийн хувьд бол хэцүү байхгүй юу. Тэгэхээр мэдээж ингээ хавсрах хэрэгтэй тий нэг сэтгэл зүйчтэй нь хавсрах хэрэгтэй. Гэтэ эцсийн мөчөд хамгийн чухал зүйл нь яг тэр хоорондоо үнэн харилцаа. Мэдээж ингээ сэтгэл зүйч болон эмчнэр энийг ингээд юу яаж гин зөвлөгөө өгч гин оншилж гин за яасан ийсэн асуумжууд асууж гин биеийг үзэж гин оншилж гин эмчилгээ хийж гин. Гэхдээ тэр бас үнэн байна уу? Яг ямар харилцаатай байгаа өөрсдөө ч мэддэг хүмүүс байдаг байхгүй юу? Тэгэхээр өөрсдөө эцсийн тэр энэ хүмүүсээс мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө аавна. Эцсийн шатнд тэрийг эмчлэх хүн нь би өөрөө. Тэр хүмүүс зөвлөгөө өгөөд байдаг, эмчлээд байдаг, хийчихэхгүй болвол тэгэл
айгүй хэцүү байхгүй. Одоо жишээ нь ингээд нөгөө тэр эмэгтэйчүүдийн дур тавилт дээр тий сексээс таашаал авдаг эмчилгээ хийдэг манайх. Нэгсэндээ хилүүний мэдрэмжийг сайжруулах, хөтрээний цусан гамжийг сайжруулах массажууд хийж ин яг евро стандартаар тий. Дахиад аппаратаар хэрхэн ямар мэдрэлжүүлэлттэй байна гэдгийг шалгаж онцлогооныхоо дагуу erectile dysfunction гэдэг бэлгийн суларлыг бий олгох эмчилгээнүүд хийж байна. Тэгээ энэ үзүүлэлт дээр гараад ирнэ ямар байсан бол ямар болж ийн гэд. Тэгээд тэгэхэд чи энэ дур тавьдаггүй байсан, дур тавьдаг болох түвшний хүртэл эмчилгээг нь хийгээд одоо та дур тавина гэхээр зүгээр ингээл гэртээ очиод хүртгөө ингээл жаа дур тавьчих юм шиг юм бодоод байгаа байхгүй юу? Үгүй шүү дээ. Энэ ингээд биеийн хувьд өөрчлөгдсөн ч гэсэн сэтгэл зүй байгаа. Дээрээс нь дахиад өөрөө хичих ёстой тий. Хичээхийн тулд тэр мэдрэмжийг авахын тулд орчноо бэлдэх шаардлагатай байна уу тий өөрөө оюун бодлоо яг нөгөө тэр сэрлэг хөдөлгөж тий янз бүрийн бодлоод авч харах хэрэгтэй байна уу. За одоо юм ч намайг секси хичээж тий тавих гэжээж өөрөө тэр мэдрэмжийг биедээ бий олох гэжээж за юм ч намайг 50 гэсэн би тавьчих واخ таг гэл бодоод идэг гэж байгаа байхгүй. Ингээд бодох юм бол тэр чинь тэгэл бас юм хэцүү шүү дээ. Ромчиг бодсон шүү дээ. Тэгэхээр ойлгох эрүүл мэндийн боловсралтай болох мэдээж энэ нөгөө боловсролуудыг бол маш сайн өгч байгаа. Тэгэхээр өөрөө аюул сайн хичээх, тэгээд гэр бүлтэйгээ харилцах. За би юм байна. Энэ болгон ер нь бол хөрөлтөөс сэргийлэх нь байна. Тийм. Хөрөлтийг тэгэхээр нэг төрөчийн дугаар дээр бас нэг ярьжсэн шүү дээ. Тэр бүр даал гарцсан өвөө биний амьдрал бэлгийн амьдрал хэвэн байна гэж ярьсахар чинь яг хөрөлт ер нь тэгэхээр яг нас л үнэндээ хамаагүй энэ бэлгийн амьдралаа та хэр хөгжүүлж хэр зөв зохистой зөв мэдээлэлтэй өөрөө эрүүл яаж авч явсан бэ гэдгээс ер нь шууд шалтгааллах юм байна. Хөгшрөл юм чинь би ингээд бэлгийн хөрөлтөнд орох юм байна сэтгэл санаа энэ төр бэлдэж болохгүй юм байна гэдгийг одоо би энэ подкастыг хийнгээ аюу шин эрүүл мэдлэг мэдээлэлтэй болоод байна л да. Тэгэхээр яг энэ настай бол тийм хамааралтай зүйл биш гэж ойлгож байна тийм бэлгийн хөрөлтөд. Мэдээж нөгөө биеийн эрүүл мэнд нь алдагдах, доголдох тий асуудлууд үүсэх, буруу хөвшилтэй байхаас өсвөлээл өөр бусад өвчлөлч гэсэн нөлөөтэй. Ялангуяа сахар одоо жишээ нь тий диабет гэдэг сахартай хүмүүс бол эрэгтэйчүүд бол асар их механикаар ингээд мэдрэмж нь ингээд хүрээдсэн тий сексийг үсээдсэн ч гэсэн тэр захын мэдрэлийн судснууд нь өөртөө атангарчдаг учраас эрэгтэй хүний бэлэг эрэгтэн басахгүй байх ч гэдэг юм уу тий ийм бусад механик өвчлөлүүд механик өвчлөлүүд бол байна тий гэхдээ ерөөсөө энийг аль болох ийм зүйлгүйгээр одоо магадгүй ингээд цагт олонгуудаа шууд өвчрөхгүй болчих жоох юм байна тий сахартай гэсэн тодорхой хэмжээгээр одоо 7 минут 2 3 хийгээ яваад байгаа хүн байна тий боломжтой. Тэгэхээр эн чинь нөгөө гадны хүчин зүйлүүд зөндөө байгаа. Тэгээ энэс хэрхэн яаж урьдчилан сэргийлэх үү? Цаашлаад бүр сахаргүй хүртэл байхад яах вэ? Сахараа хүртэл яаж эмчлүүлэх үү? Тэ бусад нөгөө хэвлийн үндийн эргэтнүүдийг доош нь унжуулад идэг, даруулад идэг, арцыг оролын болж өтрэний булчин багасгаад идэг, нөхөрчгүй эргэтний цусан хэмжээ багасгаад идэг зүйлүүд шүү дээ. Одоо технологи хөгжөөд техник технологи асар хурдтай хөгжөөд энэ механик хүчин зүйл механик өвчлөлүүдийн эсрэг тэр бэлгэн үйл ажиллагааг сайжруулах юмнуудыг зохион бүтээгээ гаргаад ирсэн. Энэний нэг жишээ илэрхийлбэл манай Ласалуте клиникагийн Монгол улсад анхудаа оруулж ирсэн эрэгтэйчүүдийн нөхөрчгүй эргэтэн бэлэг эргэтэнд суцсыг шинээр ургуулдаг аппарат бий болгочих жоо. Бас тийм байна. Тий. Одоо бид нар нөхөн төлжүүд сэргээдэг байсан тий. Хуучин байгаа зүйлийг сайжруулдаг байсан. Одоо бол зүгээр шууд шинээр ургуулж штэ бүр тий. Тэгээ мэдээж тэр бол магадгүй одоо сахартай байлаа гэж бодоход тий. Сахараа эмчилэхгүй л бол энэ асуудал одоо шийдэгдэхгүй. Гэвтэл тэр өөрөө одоо тодорхой хэмжээгээр тэр судалжилт үүсэж байгаа факторыг үүсгээд ирж гин гэдэг маань 2 жил тутамд ороод авч боломжтой аппарат болчих жоох. 2 жил боллоо сахартай хүн буцаад 2 жилийн дараа сулрал үүслээ тий. Дахиад 2 жилийн дараа дахиад орлоо энэ эрсдэл байхгүй. Жилийн дараа ч орж болно ч гэдэг юм. Ийм байх боломжтой дараагийн боломжит зүйлүүд байгаа учраас бид нар өстой нөгөө 60 70 80 90 нас хүртлээр амьдрах боломжтой. Гэтэ мэдээж энэ техник технологи шинжлэх ухаан хүчин хэрээр сайн муу сайхан муухай зүйлүүд чинь янз бүр гарч ирж байгаа учраас нөгөө бие мэддэг хөрчгөн боловсралтай өөрийнхөө бие мэддэг бэлгэн боловсралтай эхнэрээ мэддэг өөрийгөө мэддэг байсны дараа одоо хэрхэн яаж хинээс зөв зөвлөгөө авах вэ? Тэ миний би ямар вэ? Энэ технологийн үйлчлэгээ ямар вэ? Надад хэрхэн яаж нөлөөлөх вэ? Энэ эрсдэлтэй илүү эрсдэлцүүлэн юу вэ? Эрсдэлгүй илүү яах вэ? Үр дүнтэй илүү үр дүнгүй илүү тэгвэл ингэх хэрэгтэй байлаа гэдэг сонголтоо өөр эрүүл хийх гэдэг ойлголт. Дахиад ямарваа нэг эмчилгээ үйлчлэгэн дээр
бас нэг тавигддаг шаардлага болно. Стандартын дагуу тэр эмчилгээг зөв хийх, бас эмнэлгийн зөв сонгох шүү дээ. Тий, одоо ур чадвараа сайжруулж дэвшиж ингэж тий одоо ажиллах гэх тий. Манай ласантай эмнэлгийн хувьд бол анхын ухагт хүнийг Монголд анх удаа үнэхээр бардам хэл анх удаа оруулж ирсэн. Тэгээ мэдээж 16 оноос ч одоо 5 дахь жилдээ үйл ажиллагаа хийж байгаа. Жилээс жил улам сайжирж байгаа байхгүй бидний ажил тий. 16 онд ямар байсан одоо нийтлэг бусад нөгөө эмчнэр ямар байгаа лээ. Энэ бусад нийтлэг байгаа, нийтлэг ойлголттой, нийтлэг төгсөж байгаа эмчнэрийг бид нартэй ажиллаж байгаа эмчнэрийг өшөө цаашлуулж тэр ард цаг орлын булчин гэж юу ямар хөвшлийн өшөө сургалт судалгааны ажлуудад тогтмол жилд 1-2 удаа амруулснаар улам сайжраад тэр технологиг улам сайн мэдчихээн, тэр ухтгууныг улам сайн мэдчихээн. Олон хүний бие физиолог дээр олон үр дүнгууд энэ хүнийх ийм юм чинь энэ хүнд нь энэ нь илүү тий энэ хүнийх ийм юм чинь энэ хүнд нь энэ нь илүү энэ хүний онцлог нь ийм юм чинь ийм зөвлөгөө өгсөн нь илүү гэдэг ч юм уу тий энэ хүнд гээд ингээд улам сайжраад чанарчаад ирж байгаа айгу давуу тал болж байгаа. Эмчилгээ үйлчлэгч гэсэн VIP хүргэх ёстой одоо тий VIP хэсэгтэй эсвэл нийтийн хэсэгтэй ч үт юм уу тий гэхдээ тэр стандартын дагуу яг тэр олон улсын судалгаа ингээд ажиллах тусмаа туршлагачдаг юм лээ. Манайх 19 оноос хойш бол эмчнэр ер нь миний хувьд ч гэсэн маш олон Монголын хувьд ч нэлээ юмнуудыг үзэж туулаад судлаад ингээд даван туулаад алтаанаасаа суралцаад ингээд явж гин тий. За эмчнэрийн хувьд ч гэсэн хэдийн мундаг докторууд гэсэн ч гэсэн одоо олон улсын хэмжээнд гараад энэ шинэ технологитой суралцаж ирнэ гэдэг бол хүний бие амтан бүтцийг хүртэл дахиад үзэх болоод дахиад судлаад ирчихэж байгаа юм. Тэгэхээр айгүй давуу тал. За өнөөдрийн дугаар маань 30 гаруй минут бас болцсон байна. Ингээд ярьж итл нэг мэтгэл подкастны маань дугаараа дуусгах цаг болцсон бахын. Баярлалаа болроо захирлаа. Өнөөдөр бас нэлээд чухал тийм Монголын нөхцөлд одоо эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог бас нэг хэрэгшээлийн талаар ярилцлаа. Тэгээ сонсогчдод маань асуултынхаа хариултыг авсан бахаа гэж бодож байна. За тэгээд бидний уламжлалт зөв буруу ойлголтууд маань маш их цэгцэрч илүү ангаах ухаанлаг, шинжлэх ухаанлаг, судлаа шинжилгээнд дээр суурилсан мэрэгжлийн хүмүүс одоо зочинтой ярилцаж сонсогчтой илүү чанартай бас тийм өргөн хүрээний гүнзгий мэдээллийг бас ингээд бид нар хүргэхээр зорж байгаадаа үнэхээр баяртай бас зочин маань хүртэл бидний тэр зорилгыг бас зорилгод хүрэхээр ингэхгүй ярилцаж бид нартэй бас бүх мэдээлэл авалчаад болроо судлаач болроо захиралдаа бас маш их баярлалаа. Тэгээ дараагийн дугаараар сонсогчтойгоо иргэн уулзах болно. Тэгээд бидэнтэй цагруулж хамт байдаг та нартай үнэхээр баярлалаа. Тэгээд сайн подкаст гэдэг манай Facebook-ыг та лайк дараад бидний шинэ дугаарыг алдахгүй байнга сонсож байгаарай. Шууд Facebook-ээс сонсохоор бид линк оруулж байгаа. За бусад одоо подкаст сонсох боломжтой бүх утас ухаалаг төхөөрөмжүүд дээр манай сайн подкаст гэдээ хайх юм бол манай бүх подкастын дугаарыг та сонсох боломжтой байгаа шүү. Тэгээд бас нийслэлийн тэргүүлэгч FM 101.7-оор пүрэв гараг бүр 18 цаг 30 минутаас та бас бидний сонсох боломжтой. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай сонсогчдоо. Баяртай.